Уг нь дадлага маань ихний өдөр тааж гоцроо цай. За сайн байцгаана уу? Ер нь бол өөрийнхөө анхныхаа дадлага хийсэн. За тэгээд дурсамжтай, бүтлгүүтэлтэй, сургамжтай ихэд бол хугацаа байж өнгөрсөн. Гэтэ яг анх очоод хийж явах үед бол заримдаа бол яг юу хийгээд байна гэж боддог үед бол амар их байсан. Тэг ингээд өөр хэрэггүй юм хийгээд байгаа юм шиг. Гэтэ хажуугаар нь нөгөө нэг бас ер нь сайн дурын ажил, мөн дөрөв цагийн ажил гэх мэт хийжсэн учраас багсаах ядрах зүйл байсан. Гэтэ ингээд одоо ятгахад бол ингээд тэндээс ядаж эмнэлгийн мэрэгчлэлтний хавьд багсаах гэсэн юм сурсан санагдаж байгаа. Тэгээд бол энэ ярих гэхээс илүү ирэхэд бол багсаах бичлэгэн дээрээ буулгаад ирэхэд бол нэгтгэж дүнсэн гэж бодож байгаа. Тэгээд энэ хугацаа маань ирэхэд бол юм сурч мэдсэн мөн дээрээс нь бас хүн маш их бодогдуулсан зуны хугацаа байлаа. Уг нь дадлага маань ихний өдөр тааж гоцроо сайхан явж байна. Зэ хороогоо болохгүй жоохон төрлөө. Oh my god! Өнөөдөр миний уг нь дадлага ихний өдөр тэнгээ явж байна. Эндэрээ би яагаад нэг зөвсгөө байгаа вэ гэхлээр яг нэг өдрөнгийн дэвлэграад гэдэг мэдээд тэгж болохгүй гэдэг. Хүмүүс би цааны цагаан харуулж явсан шүү дээ. Тэгээд тиймээс учраас ирэхэд бол цагаан нөхөж хийж байгаа. Тэгээд эндээс чинь хүнийг цагийн бүртгэлээ хийлгэж байгаа. Тийм учраас тийм байгаа. Мэдээж хамгийн гоё зүйл бол цааны цаг. Тэгээд энэ дээр бас их бодлого шилнэ. Тэгээд ямар ч байсан ирэхэд бол эмч шимгийн ажилтнуудын даалгасан юмыг мөн дээрээс нь сургуулиас өгсөн одоо удирдагч багш нарын гэх мэт өдөртөмжүүд байгаа. Тэрнийхээ 5% ирэхэд бол өөрсдөө илүү санаачилж ямаа хийх нь ирэхэд бол илүү зөв. Тэгээ мэдээж бус цагт нь бусдад туслах мөн дээрээс нь юмудаа бэлдэх зэрэг юмудаа хийх нь хамгийн зөв тохиромжтой болно да. Яг одоо бодоход бол яг тийм санагдсан. Яг тухайн үедээ бол яг тэр хугацаа бол бүр ингэж амар урт юм шиг санагдчихсан байхгүй. Гэтэ одоо ингэ бодоход айгүй хурдан өнгөрсөн. Хамгийн гол нь тэр хугацаанд яг өөрөө яг тодорхой хэмжээгээр юу сурч мэдэх ёстой вэ гэдэг нь хамгийн чухал байсан юм шиг одоо санагдаж байна. Тэгээ миний хувьд хамгийн гоё зүйл бол цайны цаг. Тэгээ садлуур дээр бөглөөл гарч идэх суудаг байсан. Тэр нь айгүй их гоё яасан. Тэгээд яг энэ хугацаанд бол тодорхой хэмжээгээр буулгах. Мэдээж өөрөөсөө эмнэлгийн мэрэгчлэлтэн байж ингэж байгаа нь буруу. Гэтэ зарим энэ бичлэгэн дээр л ясан болохоос хаяа нэг тийм зүйл байсан байгаа. Мөн тэгээд бас үеийг энэ зуны хугацаанд одоо ингээд 10 жилээ төгсөөд их сургуулигаа хэлээд ингээд тал хугацааг нь бараг нэг өнгөрөөсөн байна. Тэгээ ингээд хугацаа яг тухайн үед анхны директорт орж хатаа амар удаа энэ ч одоо бараг хийцэн юм би гэж боддог байсан бол одоо ингээд яг утгагүй юм шиг ингээд санагдах. Яг энэ хугацаанд яг юу хийж өнгөрөө би юу хийв гэсэн бодвол айгүй их төрж эхэлсэн. Тийм ч учраас яг энэ зунаа багтан ч гэсэн байгаа бол миний тодорхой хэмжээгээр сургамжтай мөн дээрээс нь бүтлгүүтэлтэй ярих юм бол бүр нэг тийм адил явдалтай ч юм уу аль тэнэг ч юм уу ер нь айгүй тийм сургамжтай болж өнгөрсөн. Аливаа зүйл тодорхой хэмжээгээр ярьж ирсэн ямар ч зүйл юм чин сэтгэлээс хандах. Тэгээ манай чимэж хэлдэг байхгүй чи хүний сүх сонсож суу. Мөн дээрээс энийг баг эцэг их болгон хүүхдүүдтэй хэлжсэн баг. За нэг юмыг сайн хийгээд сураад авчих. Чиний сурсан зүйлийг чамаас өөр хинч булааж авахгүй. Тэгээ ямар ч зүйл сэтгэлээсээ байна гэдэг. Гэхдээ заримдаа яг нөгөө өрхийн тэгээ энэ гэсэн сэтгэлээсээ байсан. Лавсын эндээс эхлээ дахиад тийшээгээ ингээ баг юм хурд дөнгөж нь аваа их юм байна. Хож байгаа юм шиг зүйлс зөндөө гарснаа тэр үед хэрхэн яаж ирэхэд үр зоригжуулах гэх юм ирэхэд урт уран болох зүйлийг тодорхой хэмжээгээр сэтгэл зүйн одоо менталын талаас нь ч юм уу суралцсан айгүй чухал юм шиг санагдсан. Тэгээд энэ дээр л гэхэд миний бараг өдөртөө хэдэн цагаар ингээл хийсэн юм маргааш нь дахиад өгч би дахиад наадаг. Дахиад яа энэ бүр ингээд яа за одоо болооч тэрэж тэгтээ ойлгохгүй байгаа юм шиг. Хамгийн дээрээс нь одоо энэ зөвхөн яг нөхөд гадуурх ажлууд гэсэн бүтлгүүтэлтэй зүйлсүүд маш басан. Тэгээд нэрэж гэсэн өөрөө би илүү хянаа одоо яг надад би илүү том болох цаг нь болсон. Илүү хариуцлагатай илүү юм бай. Юм гол суртай хандхстай гэж бодогдсон. За тэгээд их сургуулийн маань хагас биш бараг 2 жил өнгөрч өгсөн байна. За энэ зүйлсийг сурч авсан байна да. Бүгд энэ хүртэл үзсэн та бүхэнд баярлалаа.